Зэг хай. Хэдүүлээ 1000 subscribe болсон байна. Өмнөх 100 subscribe special видеогоор болохоор газраас 100 төгрөг олсон шүү дээ. Тэгээд энэ удаад болохоор 1000 subscribe хүрж байгаа болохоор газраас 1000 төгрөг олохгүй ариу шинжит зүйл туршиж үзье гэж бодоод тэгээд өнөөдөр хамжлыг хэдүүлээ 100-аас 100,000 хүртэлх бүх чиглэлүүдийг амсч үзэх байгаа. Тэгээд одоо хэдүүлээ гадаа чиглэлд авах га тэг явцгаая. Let's go. За энэ бол 100-ийн тийм том бүхэл бүтэн чиглэлд олно гэж аахгүй. Тэгээд нөгөө тавган дээр тавьдаг нэг чиглэлд нь ихрүүд байдаг шүү дээ. Тэгээд тэрийг нэг сая олоод тэг 100 гэж юм тэгэхээр авчлаа. Ийм нөгөө арай гайгүй гэдэг монкод гэх авчлаа. Бус нөгөө нэг тэгээ зарим нэг уустгүй гачин юмнууд байдаг шүү дээ. Тэгээд тэрнээс зэрэгэлээд одоо хэдүүлээ тэгээд энийг амсч үзцгээе. Нийтийн газар ингээ гадаа бичлэг хийх чинь амар юм шүү дээ. Нара хайлт Гόλын бүтэн цоцглаад. Уу яг нэг тийм байдаг. Тийм ч амар гоё амттай бол биш. Гэтэ яг нэг зарим нэг чигшүүд бодоод нэг арай гайгүй уусалтай зөө. Гэхдээ нэг яахав дээ юм. Би нэг ингээ зүг сүнхэлтэй. Бүтнээр нь идмэрг байна. Одоо өөр дахиад илүү гоё чихэр идэх юм чи тий. Сайн бүрт гээл. Ихтэй 1000 чиглэлд байгаа гэж байгаа юу? 1000 шоколад гэж байх. Одоо дундаас 1000 хатсан. 1000 шоколад гэж байх харсан. За. Эдгээр тэгвэл хэд үү? 1500. Хэдий? 1700 хэдий? Тэгээд үзье. Өөрөө хамгийн амттай нааш шиг байна. За энийг харч. 1200. Тэгвэл авчий дөө. За 1000 чиглэлд гэж юу нь бол байхгүй юм байна. Тэгээд хамгийн ойрцоо төгс нь болохоор 1250-тай нэг ийм 24 грамтай нэг юм чиглэлд байна. Тэгээд 1000-ад таарсан чиглэлд одоо юу нь бол байхгүй юм байна. Тэгээд энэ болохоор юм Ожирогийн би нэг янз бүрийн тийм самартай мартай чиглэлд нэг тэгж дуртай биш тийм болохоор имэйл чиглэлд авсан. Ийм бүр зардардаггүй. Би ч уун гайгүй хумстай үндэ. Yes. Шүний юм задарлаа. За гарч ирсэн. Энийг тагтаа явах. Ийм хоёр дөрвөлжин чиглэлд байгаа юм байна. Тэгээд дөрвөлжин тэгээд цуглахгүй зүгээр шууд хатчихээд байна. Энэ бүр хамаагүй дээр амтан цаныхаа. Яг нэг гоо сүйтэй чиглэлд байдаг шүү дээ. Бас бүр өнөр нь ч гэсэн байдаг. Яг тийм үнэстэй бас амттай. Энэ бол хамаагүй. За болчтоо. За дараагийн чиглэлд маань болохоор 5000 чиглэлд. За ямар ч дараагийнхын чиглэлдыг бол авчлаа. Ийм чиглэлд авсан манай гэр хаяг дуртай байдаг болохон тэгээ зүгээр авчаа. Би өөр нь бол энэ жоохон дургуултэй. Гэтэ би бүр сая энийг би ингээд уншуулсан байхгүй юу? За авчээ дөө гэж бодоод эн чинь ингээд саяхан 4,600 байсан мэт дээ. 4,600 4000 хэдсэн байсан мэт дээ. Бүр саяхан штэ. Бүр 5,000 6,000 юусэн болоогүй тий. Гэтэл одоо энэ дээр яасан? Энэ араа. Берлиний араа. 7,800. Яа би бүр ингээд яг уншуулаад ингээд нөгөө карта ингээд өгч жоохтой ингээд үнийг харсаахгүй. Тэг би бүр ингээд бүр байгаадсан. Бидээс чи 100,000 зангатад ингээд бүр харьцуулахад зүгээр л дээ. Гэтэл ингээд бүр зинчээ зүгээр саяхан штэ. Бүр сар шахын өмнө ингээд би ойрч яхан юм чиглэлд тэгэж аваагүй дээ. Гэтэл яарсан би саяхан гэдэг нь бүр санагдаад байна заяа. Юунаа бүр ямар амар өссөн юм бэ? Йоо бүр 7,800 чи бүр 5,000 хэзээс мэл за яа гэх үү? 6,000-аас мэл за яах вэ? Бүр 7,800 баг 8,000 руугаа ингээд шууд ингээд амарсан өсчээд сая ингээд зүгээр л амаа ангаад ингэчэл тэгээ бүр явсан. За тэгээд за хайштаа уншчих зүг өө нэгэд би чи яг бүр тэгж хэлхийн завдлаг уншаал тэгээд за хэвтүүлийн амттай задлаад амсъя да. Бараг 10,000-тайгаа илүү ойрхон болчихсон байгаа зү. Одоо тэгэхээр миний дээр 10,000-аар тэгж авах гээд байгаа чиглэлд нь болохоор баг 20 байх юм байна л да. За хэвтүүлийн амттай чиглэлдээ задлцгаая. Яа баримтын харахаа бүр сэтгэл өгдөд байгаа. Бүр зүгээр ганцхан чиглэлд штэ. Бас л юм бодогдуулж байна. Энэ болохоор нөгөө нэг үзэн самартай чиглэлд тийм ч дуртай гэсэн шүү дээ. Энэ бол тийм ч дуртай ш.
яаж бүр үзэн марцгаа бүр ингэ дургуй заяа. Гэтэ манай дээр гэрийн амар дуртай тэгэхээр авчлаа. Энэний бол уусалт нь бол аюул дэжгүй. Таны оозэр бодож гэсэн энэ яг ингэ шууд аманд орны хажаа юу чанстаж эхлээд. Нэг иймэрхүү байна. Оноо моноо одоо өгөө цайсан. Угаасаа тэгэл үнэндээ таарж байгаа юм чинь. Энэ ямар ч жошоо тэгээ гэрийнхэн идүүлээ да. Тэгээ дараагийн жиглаад маань 10,000 жиглаад 10,000 дуунуудыг гайгүй хөөрхөн жиглаад одоо олдчихсан заяа. Гэхдээ миний тэр 10,000 байсан тэр жиглаад маань одоо бараг 20,000 талцсан гэж байгаа даа за. За явцгаая. Тараа. Би ууг нь энэ чоколадыг авъя гэж бодоод ирсэн байхгүй юу? Тэмцээ 14 болчихсон. Айфон гол чоколад ямар үнэтэй болсон юм бэ? Одоо тэгээд энэ 10,000 хамгийн төгсөн чоколадын үйл одоо энэ байна. Яатай. Одоо ийм уутаатай энэ байхгүй эдгээр тэгээд ер нь бол нэг ийм хүнтэй. Тэгэхээр баг энэ ч дээр юм болоо үсэ бодлоо. Адилхан л үнэтэй байсан бэ нөө. За би сэс бодлоо өөрчлөлөө. Энийг юм зарим аштай хамгийн алдартай чоколад гэх юм бол мэдээж зубаа чоколад ч тийм. Тэгээд сая энэ одоо заримыг авчихлаа. Энийг тэгээд сая 9,000 зур авсан баха. Зааж би баримтаа хараад. Тийм ээ 9,550 гинэ. Тэгтээ хэдүүлээ заримыг авсч үзье. Бахан их хятад бичтэй юм хятад зарим юм байна л да. Автнаар би өмнө нь ерөөсө дубай чоколад бол амтаж үзээгүй заяа. Тэгээд ямар байх нь өстой төсөөл алгаа. Чаас жижиг юм шүү. Тийм ээ. Царай мотой юм. Энэ зургийн дээр аймын нараа ийм царайлаг гарсан ахгүй юу? Тэгээ бодит амьдрал дээр. Энэ чаас жоохон тэгснээ энэ 9,000 боддоо. Амт нь үнэхээр гоё байл хамаал. Гэтэ амар сонин өмсөд тах юм. Гэтэ амар сонин нийтэмж мөсөрхөх тэмцлээтэй заримуд өгдөө штэ. Яг бүр тэрэн шиг өмсөд тах юм. Гаднах нь бол нэг иймэрхүү л байна. Хаз үзье. A few moments later. Сайн бичлэг хийсэн чинь 2 дахин хурж ирээ бүтээргээ тавьчих. Бүр стресс бүр шаал хэрэггүй гачи юм авчлаа. Энэ одоо ингээ бүр хайлчлаа. Ингээ хуугараа заяа. Зүгээр ингээ ганц хадсан чинь. Ихтэй хазагцсан юугаар ингээ хуурахгүй за. Тэснэ одоо ингээ хайлцсан. Тэгээд энэ дубаач гэдэг энэ араа юм дотоо юм сонин гачин чихэртэй одоо энэ амсч үзье л да. Бүр юу юм бэ? Юм сонин чихэр шиг гурил гэх юм уу? Катафи бол өөрсөө ишсэн. Сонин өөр бүрхүүлт юм бахта. Одоо энэ юм бүхүүлчлээд авахгүй. За гадуур юм сонин юмтай. Чоколад нь өгнө л дэжгүй юм заяа. Даан тийм дотор хогийн цай ногоо юм юу ядаж катафи мата хийчихгүй. Хайрам үг. Одоо тэгснэ ийшээ энэ хаваараа болохоо юусоо нөгөө нэг тийм юм байхгүй болчихлоо. Яг уртлын нэг хиддэл байгаа. Энэ юу гэдгийг ингээ хэлэх юм байна уу? Тэгээ юу гэдгийг хэлээд амар хэцүү за. Чичат нь дэжгүй за гой гэж бод хийдэггүй шүү. Энэ ногоо юм амар санаа. Би бүр сая урам хугарлаа. Урган дээр энэ хараа. Бүр ингээ дубаач гэдэг зүг тавьсан за. Тэгчээ ингээ ийм зарим одоо таараа тэгээд энэ сонирхож авъя гэж бодвол өстэй хэрэггүй мэд. Амар санаа амтуу тэний хооронд гоё зүгээр чоколадтай тий зүгээр өөр зарим авсан хамаагүй дээ. Энэ ногоо юм баг хоорчж байгаа дөө. Би амар гоё юм төсөөл авсан. Хайрам үг. За энэ бичгэнд орж байгаа чоколаднуудаас хамгийн үнэтэй чоколад нь энд хүрлцэн ирээд байна. За тэгээд мэдээч энэхүү чоколад маань ямар чоколад вэ гэхээр сүүлийн үед маш од болоод байгаа болсоорч байгаа тийм чоколад байгаа.
Тэгээд үүнийг би өөрөө хийсэн. Тийм ээ. Энэ бол хүч хөдөлмөр шаардсан 100,000-ын чиглэл энд ирсэн бай. Цаг харахтаа билнэ үү? Бүгдээр хамтдаа тоолцгоё. Яг л энэ бол маш хүндтэй төчин. Тийм. За 1 2 3 Тада! Тийм ээ. Би дубаачлаад хийсэн. Яг хоо энэ амар жижигхэн харагдаж байгаа. Гэхдээ яг хоо орцсон энэ бол би юу яасан юм аа. Нэг юм багц харсан байхгүй юу? Чи өмнө бисгэд яг яаж ирсэг тэршгээ ороод ирээд ирхий. За. Энийг болохоор би нэг багцаж яах вэ? Нэг дачо тэгээд Китайфи хоёрыг ингээд нэг хоёулыг нийлүүлээд нэг тийм зарж исэн. Зар харсан байхгүй. Дубайчлаад зар ингээд Монголын тийм группээс юу н фэйсбүүкээс л ингээд хайсан л да. Би яагаад гэвэл юу гэсэн олдохгүй байсан. Хөлсний дэлгүүртэй байгаагүй, сүлжээ дэлгүүртэй байгаагүй. Том дэлгүүр ч яг орж үзээгүй л дээ. Дандаа хилаадууд нь яг тэр дэлгүүртэй ингээд байгаад байсан. Өөрсөө яг Китайфи дэвстэй ч ойн байгаагүй байхгүй. Тэгээд яг багцын үн хараад тэгээд тэр нь болохоо 60,000 гэж исэн. Тэгээд авсан байт юм аа. За энэ дээр бол яг нэг нэлээд жоохон л орцсон л байгаа л да. Тэгээ нөгөө пистач чи өөрөө самар штэ. Тийм болохоор итгэхи тийм самархаг болцохоор би жоохон тийм гэж хэлээд дуруу таатай биш үү гэхгүй. Тийм болохоор би нэлээд чоколадын бол их хийгээд энэ нь юу нь жоохон нэмгэн хийсэн. Тэгээд манайд нэг юм яг чоколадын зориултын бол самнахгүй том иймэрхүү өндөр ийм том сав одоо хип байдаг гэхгүй. Ингээд ингэсэн. Тэгээд тэр нь ингээд би жоохон ёроолт нэмгэн ингэ хийсэн. Муухайч тийж хийдэггүй магадгүй гэж бодоод. Би тэгээд зөндөө олон яг хийсэн бичлэг байсан чи тэгээд одоо энэ бичлэгэн дээр яг ингээд тусдан тэгж дубаачлаад хийсэн бичлэг биш болохоор бичлэгээ оруулаад дэмий байх гэж бодоод тэгээд яартаж хийчихэд ингээд шууд бичлэгээ бэлэн болгоод тавьсан байгаа. Энэ ер нь бол би нөгөө пистачоон юу нь нэлээд жоохон хийсэн юм аа. Нэлээд жоохон хийсэн. Сая эндээс нэг жоохон би нэг хазаа манай дүү нэг хазаа юу нь бол хатсан байгаа. Царай нь бол яах вэ? Юу нь царай мотор мэдээж хийсэн болохоор тэг дубаачлаадыг үнцэн хэвтэй чоколад нь штий. Яг нөгөө фикс гэсэн яг энийг ийм чоколад идэв штий. Албаасаа оруулж ирээ тийм газар маз байхгүй болохоор бас нөгөө дөөрөн талаа аяг хөдөг болохоор тэгээд бас тэрийг ялахгүй тэгээд авчиж магадгүй гэж. Ер нь бол тэгж аваагүй за. Тэгээд одоо энэ болохоор яагаад 100,000 болж байгаа гэхээр миний хүч хөдөлмөр бас мэдээж байгаа. Тэгээд энэ бас гаднах чоколад энэ жижигнээд зузаан хийсэн болохоор нэг бүтэн чоколад орсон. Тэгшээд бас дахиад нэг тал чоколад орсон. 1.5 чоколад орсон. Бас энэ орцсон гэдэг. Яг бас тэр нь бас дахиад зөндөл байгаа л да. Би тэр жин бол зузаан хийгээгүй нэмгэн хийцэн. Энэ бол миний хүч хөдөлмөр ингээд энийг бол мэдээж мөнгөөр үнэхээр бол маш хэцүү. Тэгээд ер нь бол нийлээд ингээд 100,000 болж байгаа юм л да. Яа энэ царай гаднах нөгөө стилист нь байгаагүй, манчлалтны стилист байгаагүй. Тэгээд ер нь бол жоохон юм болсон. Энэ ер нь бол жоохон хайлхал байх л та. Нөгөө жиглэн ингээд хайлуулчингууд ингээд барихад амар сонио хурдан хайлаад идэв штий. Тийж магадгүй гэж би бодож жоохон айгаал байна. Тийж. За тав маань ингээд иймэрхүү заваан болсон байна. Тэгээ доорх нь бол нийлээд нэг юм зүгээр дээ амс үздэг. Тэгээ би ч яг амсаад үзсэн л дээ. Гэтэ дахиад энэ амсаад үзчихлээ. Энэ нэг Китайфийн энэ бол яг тийм бичээтэй юм шиг ингээд харьцан дуурайд. Энэ бол гаднаа чоколад нь би нөгөө гой уусалтай тийм юм сүүн чоколад авсан болохоор энэ бол аюу гоё. Доктор харин амсчаад чагийн дахиад жоохон нөө кремийн дахиад ихийдэг байж гэж утсан. Тэгэхгүй энэ нэлээд жоохон гэсэн лээ л дээ. Яг анхны удаа хийж явахлаа тэр дараагийн удаа хийхдээ бол айгу гоё хийнэ. Сая ингээд би энэ чоколадны хэдийг нэгдсэн үү? Ингээд энэ таад нь ингээд 50,000. Ингээд сая ингээд ийцэн баг 20,000 миний дүнгээсээ амраа орчлоо. Гайхалтай. Тэгээд гоё нөө. Гэтэ яг гоё л юм л да. Гэхдээ нэг юм анхааруулж хэлэхэд яг үнийг хэлээд надад энэ бай чоколад вэ штий. Энэ зүгээр бичээтэй тийм чоколадчийг санагдаад байгаа зөө. Яг энэ Китайфийн шаржган дуурайд тэгээ пистачон ингээд яахан нэг тийм самархуу амт өгөөл тэгээ гаднаа чоколад нь мэдээч энгийн гоё уусалтай чоколад. Тэгээд энэ бол ингээд нийлүүлчих юм бол жоохон яг тийм бичээтэй л
тийм шоколад болоод байгаа байхгүй. Тийм болохоор онцгой тийм амт амтаад байхгүй. Яг би нөгөө яг гол стачо гэдэг тэр энэ хэлхээд амар юу байгаа. Яг тэрийг хэлээд баг хийсэн болохоор гоё амт нь мэдээж орохгүй байж магадгүй. Эхнээс сэтгэдэд бол юу нэг ийм их хүлэн зөө. Гэтэ амтнууд мэдээж гоё. За би одоо яг ганц л хазаал тэгээд бусдын гэрээхэндээ өглөө тэгвэл би арай л ихчихлээ. Жохон зузаан хийдэг байж. Brother, what's that? За ингээд энэ хүрээд бичлэг маань дууслаа. Бичлэгийг үзсэн бол баярлалаа. Тэгээд 1000 subscribe ингээд хүрсэндээ маш таатай байна. Subscribe дарсан хүмүүстээ баярлалаа. Тэгээд баяртай. Өөр илүү гоё бичлэгтэй уулзъя. Баяртай.